Дархан Сэлэнг орхон Төв аймгийн 120 гаруй ногоочд нэгдэн цэвэр хөрсний шим дундын хоршоо байгуулжээ. Хүнсний аюулгүй байдал хурцаар яригдах болсон өнөө үед Монгол орныхон хөрсөнд тарж ургуулсан эрүүл хүнсний ногоогоор хүн ардын хаан хүнсний хэрэглээг хангахаар тэд ажиллаж байна. Цэвэр хөрсний шим дундын хоршоо нь зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ам чанарыг хадгалахын тулд гишүүн тариаланчдын хаан үр, технологи, зойрын шинжилэлд баггүй хөрөнгө оруулалт зарцуулжээ. Мөн тус оршоо нь Голланд улсаас оруулж ирсэн Навал F1 сортын үрээр тариалсан шүүсний зориулттай ловонг үндэсний манлай үйлдвэрлэгч Vitafit компанид нийлүүлээд эхэлжээ. Хоршоогоор дамжуулан хэрэглэгчдийн гарт шууд хүрэх нь хэрэглэгчид гарал үүслэн тодорхой бадалгаатай эрүүл хүнсний ногоо хэрэглэх боломжоор хангахаас гадна Монголынхоо хөрсөн тарж ургуулсан ялгалж савлсан бадалгаат хүнсний ногоог хэрэглэгч таны гарт хямд үнээр шууд хүргэж байна. Гарал үүслэн тодорхой хүнсний ногоог дундын оршихоор дамжуулан хэрэглэгчдэд тогтмол хүргэж байгаа байгууллагууд. Номын салбар сүлжээ дэлгүүрүүд, хаан хүнс, багнуур хүнс, модерн наманц, сонгодоо эмнэлэг, Монгол хүнд Монгол ногоо хамгийн зөв замаар хүрч эхэллээ.